Алагтай ууланд галаар барьцна. Найман улсын юу хан шүү. Чүй сүйвэ эу харахан Бэд улсын хорслыг хэрхэн хариу авахыг сэтгэж байтал олих дуршуулаас Бэд улс Хэрээд улс хоёр ураг барих гэж нас цаашаа 100 жилгийнх мэдээг олж сонсов. Үзвэл засварлын байлдаанд Тэмүүжний дүү бүх бэлгүүдээ жамуухыг жадалсанд чив хийдэл солон гуваагийн жадтаа мөргөлдөөд жадан дуйсан ирвсийн сүл зууралдан наas цааш таталдан салгах завсар бүх бэлгүүдээ солон гувааг ширүүн хараад түүний цэцгийг ичингүүрүүлж сарыг гутамаар сайхан төрснийг үзэж тоосон гэж. Тэгээд ихтэй солон гувааг гуй сугаа гэж мэдүүлсэнд Тэмүүжин хонходны мэнлэг аргасны хорголж хуйуулыг зууж болгон илгээв. Хэвэн огныхоо санааг асуусанд солон гуваа өөрийн бие нэгэнт 8 улсын Даян хааны хүү Алтан шагаад сэтгэл шуудсныг хэлсний дээр хүү ялгуй бас бүх бэлгүүдээг болох бүдүүлэг миний хүүхэн дүүд үл тэнцэн гэсэнд ургийг хүлээсэнгүй шалтгаалan өнгөрүүлсэн аж. Төдий Чиосиу эв төрд гарч Даян хаанд сонсгол Бэд Хэрээд хоёр ураг барьсугаа гэж хэлцэж бөгөн. Хэрвээ ийм болбол хүчин Нимбат болох тул эрдхэн байлдахад үлэх хүрнэ гэж мэдүүлсэнд Даян хаан Бэд улсын эзэн сайд цөм нэгэн үед цолгорн төржээ. Хэрвээ хөнгөлөн халдаад дарагдаж зогсож болж шгөөд хүрвэл төгшүүр түүнээс илүү болохгүй юу? Алтан шагаа тэр хоёр улсыг ураг болно гэж сонсоод дотроо гал шатах мэд болж яарн зэрэгээс гарч Бэд улсыг одоо хэрвээ сүнөхгүй бол хойч өдөр тэр хойд газрыг гагцаар эзлэх санаа бовтвол эзэн нэгэн цагт манийг зүгээр талбахгүй. Одоо хараахан намрын цагийн морь тархан ном хатуу даширмыг галдаж үл болно гэсэнд зөвлөлийн сайд мөнгөлж тамгын сайд татунгаа хоёр мөн хялбараар халдаж болохгүй гэлээ. Чиуэ сүйвэ эв ихэл уурлаж та цөм төр зур амар суухыг санах биз. Улс гэрийн тулг хөл урт бодохыг огт хичээхгүй. Бэд улсыг хойд газрыг эзлэх санаа байхыг байтугай өмнө улсыг эцэстээ хурах байдал байхыг хэн үл мэднэ. Хэрвээ энэ үед завдаж эс арилгавал удахгүй жигүүр өд төгссөн хойно нэн тулахад бэрх болно гэлээ. Мөнгөлж би үзвэл Хэвангийн хүү ялгуугийн зан оморхог хэрхэвч тэдэнтэй ураг барилдахгүй. Урагс барилдвал хоёр улсын эвдрэх нүдний өмнө болно. Бид тэдний дээлж дээлэгдэхийг үзэж загалсчин хүний ашгийг хураамжилбал сайнгүй юу? Чио сиуа эу басамжлан инеч. Эрхэн хоёр сайдын энэ нь сохроор таамаглаж дүлийгээр чагнах болно. Хэрвээ хоёр улс ураг барилдаж тогтвол бас хэрхэн гэд нэгэн цагийн хэлэнгээр Бэнуудаа зэрэг гаргаад хэрвээ эсдэлвэл толгоогоо огтлж эзний өмнө өргүүлж ял хүлээсвэ гэсэнд их жанжин хулсвч хажуугаас бэ хөндлөнгийн хүн болж баталсугаа гэлээ. Даян хаан түүний сэтгэл чин үннийг үзээд басгүй Алтан шагаан шаардан шөлгөдөхөд зэрэг гарахыг зөвшөөрөв. Чиосиуа эу зарлиг боломгц улсын доторх цэргийг бүгд багцалж нийт 7 төм болгож 5 төмийг авч 3 анги зохион өөрийн бие Алтан шагаа бүх эдэмтэй дундад цэргийг захирч самуу дарамтг хоёр жанжнаар баруун мөрийг захируулж сүрлэхэг мянгатан хоёр жанжнаар
зүүн мөрийг захируулж залуу жанжин эдэр довд 1,000 цэрэг өгч хошууч болгон 3 их буу талбайд Бэд улсын зүг далай түлхэх мэтээр байлтахаар одов. Эдэр довын цэрэг алагтайн талд хурж ирвэл Тэмүүжин намрын ав хомрог хийж байлаа. Эдэр дов их л баярлаж Тэнгэр надад гайхалтай гавьяа олгов гэж даруй хэнгэрэг дэлдүүлэн бүрээ үлээл гэж уулыг өөдлөн байлдан гарав. Тэмүүжин 8-ны цэргийн уул дундахыг хүлээж гэнт дээрээс нь даран орж ирв. 8-ны цэрэг Тэмүүжнийг санаандгүй байсан тул лав буруулан биз гэж сэтгэл ажиггүй уул өөдөлсөн билээ. Одоо гэдрэг даран бууж ирснийг үзээд хөл зогсон тогтохын урд Тэмүүжний цэрэг чулуун өнгөрөн хад юурх мэд цавчил хийлэн бууж ирсэнд 8-ны цэрэг байлдалгүйгээр самууран буруулж уруудан довтлоо. Үзүүгээс Тэмүүжин 8-ны цэрэг ирэх мэдээг болоод нэгэнтэйгүр улстай торгон шар Мухлаа нарын цэрэг авч уулын ёроолд буудлан үл мэдгчээр овлож байсан гэж. Эдэр дов хориглон чадахгүй болоод дарагдсан цэрэгээ авч буцав. Дараа өдрийн нар шингэх үед Мухлаа нарын их цэрэг хурж ирэн алагтайн уулын талд хүрээ буудлаа. 8-ны гол цэрэг мөн хурж ирэн ЧОСУАЭУ газрын байдлыг шинжиж уулыг түшин голыг халгалан бэрхийг эзлэн хидэрт нууж хүрээ байгуулав. Борчо торгон шарнаар Мухлаан зүг. Хэрвээ 8-ны цэрэг хидэр бэрхийг эзэлвэл бид түүний хүрээг эвдлэхэд бэрх урд цэрэг гарч булааж эзлээд ямар уу гэсэнд Мухлаа. Бэрх хэдрийг эзлэх нь батлан сахихад хэрэгтэй биз. Эсэргүүлэн байлдахад тусгүй. Одоо тэдний цэрэг холоос ирээд түргнээр байлдвал ашигтай биз. Сахиж суугаад юу хийн? Бэрхийг эзлэвч тус үгүй. Тэмцхийг байсугаа гэлээ. Түүнээс ЧОСУЭУ эдэр довын цэрэг хохирсныг үзээд цэргийн сүрийг бууруулав гэж түлхэн гаргаж ал гэсэнд алтан шагаа олон жанжны авч хүчлэн гуйж хэлтрүүлээд даран унгаж 40 мод хүнд шийтгэл талбив. ЧОСУЭУ дараа өдөр алтан шагаатай зөвлөн дайсны цэргийн уур маш хурж чирэг хялбараар байлдаж болохгүй. Би үзвэл тэд шугуй ба хуурай хулс ус дотор буудлаач. Үүнтэй галаар байлдвал сая тулж болох мэт. Гагц галаар байлдахад салхихгүй бол мөн хүчгүй тул завна. Гэл алтан шагаа бүх эдмийг тусгаалan салхи борог өөрхийн тул авчирсан босоо. Үүнийг түнд тушаасугаа гэж бүх эдмийг дуудан тушаан илгээв. ЧОСУАЭУ бас эдэр довыг Бэд улсын цэргийн хүрээнд байлдах бичиг бариулан илгээж би энд элдэ бэлтгэж буй. Сүс буй. Зүрх их бол маргаашийн морин цаг толгоогоо хүргэж эргэж хүргүүллээ. Тэмүүжин эдэр довыг хүндлэн дайлж ойш буцаагаад алагтай хэрэн дээр гарч өөр бусдын цэргийн байдлыг байцааж үзв. Тэгж байтал 8-ны цэргийн хүрээний гадна төлөө завчих хэдэн хүн тойрон суулцаж амарна. Төдий нэгэн хүн хэд зохиж тамхи сороход гинт гал алдаад төмөр шатав. Тэр үед хараахан хангинам намрын цаг болсон тул уулын төлөө өвс ба модны навч цөм хатаж шир шар шаржигнан шаагсанд Тэмүүжин гинт галын аюулыг санагалцж Мухлаад захиа өгч нэг агшинд цэргийн хүрээгээ нүүлгэн дэвшүүлж улсны элсэнд буулгалаа. ЧОСУАЭУ үзээд лав эдэр довоос хэл гарав гэж сэжиглэн хүнд ирүүгээр ирүүдэн асуувал
Эдэр дов хэдэнтэй харангадан унавч хэлс гэж бархиран огоод хүлээж авахгүй тул хориул тэргэнд хороод цэрэг дийлсэн цагт чиж шийдгэсүгэ гэлээ. Тэндээс Мухлаа цэрэгээ хувааж мөн 3 анги болгон зохиож олон баатруудыг дуудан байлдах аргыг сургаж бараад хэн хэрв цаазыг зөрчвөл цаазаар аваачна гэлээ. Тэмүүжин олон цэргийн зохиож барсныг сонсоод бүгд төшмөдийг дуудан аваачиж засаг тунхаглан хэлсэн. Та бүгдээр дайсны зүг амиа орхиж алалт. Нэг жалхам бүү метрэгтун. Хэрвээ дайсныг дарвал эл өргсөн эд уурс аливаа зүйлийг бүүв хадгалдаж туусан хойно нийт бүгдийг танаар түүлгэж мөнхүү танд хуваан өгсөг. Хэн хүн захианаас зөрвөл засаг цаазаар аваачна гэлээ. Дараа өдөр огторгүй бүрийн бодон хөдөнтэй болов. Хоёр зэрэгээр гарч байрлсан хойно зүүн мөрийн жанжин мянгатан сүрлэхэг хоёулаа Тэмүүжний зэвтэй этгээдийн зэрэгт учирч зэлэмтэй туллаа. Мянгатан сүрлэхийн зүг эдний зэргийг үзвэл маш зөөлөн буурай. Өрдө хүчлэн байлдвал дарж болно. Хэрвээ тэдний зэвтэй этгээдийн зэрэг дарагдвал түүний баруун дахь зэрэг мөн байлдалгүй дарагдж болно. Гэсэнд сүрлэхэг даруй сүр талбиж гарч байлдахын урд зэлмийн зүүн этгээдийн зэрэг гинт хошуурав. Мянгатан сүрлэхэг хоёул урагш давшин байлцгаа гэтэл эсэргүүцлийн цэргийн жагсаалын хаалга нэмэгц нэгэнт бууны дуугарч хар хэрв чандган сэцэн хоёул барсын арьсан дээл малгай өмсөж халахж бамба барьсан 600 цэргийг авч гарч ирлээ. Барсын арьсан бамбад цэрэг баахан бүх юмгц газартай үргэлжилэн өнгөрч 8-ны цэргийн зүг алан ирэхэд 8-ны цэргийн морь цөм натхан үргэж жолоог татан хүчрэхгүй болж гэдрэг давтлан өөрийн жигсаалаа дайран хөдлөв. Бамба барьсан цэрэг өнгөрөн явж морины хөлийг завчил хийлэн унахад 8-ны цэрэг нин самурж бурууллаа. Зэлэм мянгатантай байлдаж хэдэн удаа болсонгүй нэгэнт жадалж мориноос унахав. Чандганаас эцэн сүрлэхгийг харуулж нүрийг шархтуулсанд сум хатгасаар дутав. Тэр үед морин цагийн сүүл болж зүүн хойд зүгээс салхи шуурга үүсгэхэд 8-ны баруун мөрийн жанжин самуу дарамт нар бэд улсын цэргийг даран орж ирэхэд гинт хэнгэргийн дуу гарч Мухлаа дунд цэргийг авч хөндлөн этгээдээс зохин ирээд самуугийн цэргийг дундуур нь таслан 2 анги болголоо. Буурлын 2 сугнаас чулуун зэв хоёул гарч байлдахад 8-ны цэрэг тулж чадахгүй болов. Самуу чулууны жадны доор үхэж дарамт амиа хамгаалan бурууллаа. Чиу сиуа эу 2 мөрийн цэргийг урагш орох үед дунд цэргийн хэнгэргийг зохиулж бяцхан жанжин алтан шагааг жагсаалын өмнө сүр бадруулан байлдахыг шаардвал. Чуу мэргэн нар эхэндээ жононгийн цаазыг дагаж гарч байлдахгүй байлаа. Алтан шагаа байлдааны хэнгэргийг байн дэлдэж цэргийн ардаар 100 зүйлээр ичэн хараалгахад ширээ хутууг хүлцэн чадахгүй болж. Чуу мэргэний гашуудан ятгахыг сонсохгүй их хэнгэргийг дэлдгэж замдран дэлдүүлж жагсаалын бамбарма холховч ном барьсан цэргийг зайлуулан жагсаалын хаалгыг нэмэгц их сүхэ бүжиглүүлэн гарлаа. Алтан шагаа угтан авч хэдэн удаа зөрлөлдсөнгүй тэнгэрийн өнг ихэл ховров. Алтан шагаа жагсаалын зүг буруулахад ширээ хутууг түүнийг үнэхээр дарагдсан болгон нэхэж имэгц гэнт 8-ны дунд цэргийн хаалга нээж их бууны дунд тэнгэр газар дөргөж галын сум, галын жад, галын тэрэг, галын чулуу хамтаар гарч захилгаан захилан аянга буух мэд дэлдэн ирлээ. Ширээ хутгийн сахал хөмсөг цөм шатаж эргэж буруултал бэд улсын цэргийн жагсаалын хаалга нэгэнт цалгаарч тулж чадахгүй болсон бөгөөд дагалдаагаар бас их салхин догшин хуу эхэлдэгдэж
чулуун өнгөрөн хумог хийсэж их зэрэгээр хашгиран алан ирэхэд энтэйг зэрэг их л самуурав. Галын хөлөөгөө салхи бадруулан салхины хүчинд гал хөгжиж бэд улсын зэрэг нүдэс өгч чадахгүй толгой хуухлагдан жих шатаж дээл төлөгдөн нүүр халж даруй салхируудан буруулав. 8-2 мөрийн дарагдсан зэрэг энэ хүчинд мөн гэдрэг эргэж алан ирэхэд үнэхээр далай буцлан мөрөн оргилох мэт чөтгөр өглөн ховилган барихран. Анхандаа Тэмүүжин уулан дээрээс өрийн цэргийн 8-2 мөрийн цэргийг дийлснийг үзэж хараахан мухлайн арга тулгарлыг дотроо сайшааж байтал одоогинд дайсны цэргийн дотроос галын нүл харван гарч ирээд галын цурамдаст тэнгэрийн салхин туслан бэд улсын цэрэг гэдрэг дарагдж нэгэн цагт алгадж дуусах шахав. Тэмүүжин их л сочин шахамдж байтал хоосон огтргууд гинт аянгалж салхины хүч агшин зур урвж галын нөлөө 8-ны цэргийн зүг дүрлзэж чулуу хумог гэдрэг жанчин үүсгэв. Тэмүүжин энэ дашрамд их хингэргийг дэлдүүлэн өөрийн доорх нэгэн анги амар цэргээ авч алан бууж ирээд рагц биеэр цэргийн өмнө довтолж 8-ны цэрэгтээ дайран оров. Бэд улсын жанжин нараа Тэмүүжний гагцаар алан орсныг үзээд биеийн сүнс бие дүгүү болж хувийн цэргээ авч үхэн довтолцсон орж ирлээ. Муглаа мөн бүрээ үлээлгэн цэргийг тэгшилж 3 ангиар нэхэж алан оров. Энэ удаагийн байлдаанд 2 эдгээдийн цэрэг харилцсан алалдсанд хуншун утаа огтргууд тулж өглөх дуу үүлэн нэвтэрж үхсэн яс тал дүрж улаан цус гунд урсжээ. Жиусиуа эогийн мөр шатаж үхээд явгнаар гүйж уулыг давж оров. Тэндээс Жиусиуа эо даваага даван гарч ирээд сүрлэхийн дарагдсан цэрэгт учирч сая мөр олж унтлах хойноос алтан шагаа мөн хохирсон цэргээ авч гүйцэн хурж ирээд их цэргийг баргалж үзвэл их хагас шархтаж баг хагас хохирчээ. Мянгатан зэлмэд жадлагдан самуу чулуунд алагдав. Жиусиуа эо бүх эдмийг асуула нэг хүн бүх эдэм өөрийн урсан салхи урвсныг үзээд буруулан гарч улаан хүмийн заваар орж очиж боорчийн бүгсэн цэгт алагдав гэж хэлж барахын урд боорчийн цэрэг нэхэн хурж ирээд нэгэнт хашгиран дүгэргэлэн хаалаа. Жиусиуа эо өндөр дуугаар хайрхан мөнгөлж ахын үгийг эс сонсноор ийм болоход хүрв гэд бас өөрийн гарч чадахгүй болсноо мэдэж алтан шагаан зүг. Би хэдий энэ цэргийг нэвтлэн гарч чадавч ямар нүрээр эзэндээ очино. Миний урд хэлсэн үг буй. Тайзыг гүн миний толгойг аваачиж эзний өмнө өрг гэд зүүсэн сэлмээ суг татан авч хүзүүгөө огтолж өглөө. Алтан шагаа их л өглөн даруй дарамт сүрлэхийг хоёул авч гарахад юуны түүний толгойг авах чөлөө буй. Борч 8 улсад энэ мэт журамт төшмөл байхыг үзээд бусдыг мөн алж төвдөхгүй зам талбан гаргаж үлдсэн цэргийг хураамжлан авч Жиусиуа эогийн ясыг авахулж цэрэгээ хураалаа. Түүнээс мухлаа харанга зөхөж их цэргээ хурааж дийлсэн ясаар хэнгэрэг дэлдэн бишгүр үлээж буцахад олон төшмөд хээр талын ойшгүй сөг найл зүр цөм шатсныг үзээд Тэмүүжний улсны элсэн тэнд хүрээ дэвшүүлсэн учрыг сайн мэдж их л бишрэн сүсгэлв. Төдий олон жанжин өөр өөрийн цэргийн олзыг өргөж барсны дараа Тэмүүжин тунхаг захаа зөрчин цэргийн олзашгийг дураар эзэрхэн авч өмжүүлсэн хол угсааны төрлийн хүн арт дайлжид хосур гурвыг дуудаж би багийн үед 100 зүйлийн зовлон гашууныг амсаж байхад би таныг төрөл төрсөн ах зах гэж улсыг эзэлж
олныг застугай гэвэл та нар бас дайснаас имэж эзэн үл болон онц намайг гол салаа гэж бэд улсын эзэн болгов. Тэгж байгаад хойно хэдий чинээхэн дайсанд зовж зүдэрч явдал огт тус болсон газар үгүй. Одоо би цэргийн өмнө тунхаг зарлаж байтал миний төрөл төрөсөд зөрчиж давбал би олон аймгийг хэрхэн захирж засахгүй. Би одоо таны олны засаг цаазаар шийдэхгүй бол ард албат улс иргэнд хэлбэгүй дашимгаа гэж хэлэгдэнэ гэж тэдний эзэрхэн өмжилсөн эд малыг цөм хуран авч олон цэрэгт адилаар түгэж өглөө. Үүнд арт далжтай босуур гурвуул анхандаа сүрээс аюуж сүүлд хишигт шүтэн гарав.